За сайн байцгаана уу. Тэгээд би бол Таандар байна. Үнэлцийн учрал тэгээд миний яг уран бүтээлийн нэр бол Таандар. Тэгээд нийт одоо имжлэгийг үзэж байгаа хүүхэд залуучууд тэр нь хорт зуршлаас за тэр тусмаа яг хар тамхи мансууруулах бодисоос одоо хэрэглэхгүй байхыг тэгээд энэ талаар мэдээлэлтэй байхыг өөрчлөн сэргийлэхийг ер нь бол анхааруулж байна. Бас одоо уриалж байна. Тэгээд яг гоо миний хувьд бодлоор гэх юм бол за хүрээллээс гадна хүүхдүүд яг ач холбогдлыг маш сайн ойлгох хэрэгтэй. Дараа нь гарах үр дагаврыг. Тэгээ энэ ч юм бол хүний одоо амьдралын ялангуяа залуу хүмүүст бол нэг насныхын амьдралд маш том тол бүлдэнэ гэсэн үг. Тэгээ энэ чинь цаашлаад за ирээдүйд за хувийн ирэг дээр орчин. Тэгээд ийш тийшээ гадагшаа гарахаас ихсүүлээ за ажил төрөлд орох. Тэгээ бүх юм дээр нь ингээд юм хатаатай явна гэсэн үг. Тийм болохоор эцэг эхтэйгээ маш сайн харилцах. За эцэг эхчүүд гэсэн хүүхдэд анхаарал маш сайн хандуулах. Ямар хүүхдэд нийлж ин хаагур юу хийж явж ийн гэдэг тэр анхаарах. За хүүхдүүд бас өөрсдөө ер нь чөлөө цагаа яг одоо энэ завтай байгаа цаг хугацаагаа зөв зүйлд ер нь зарцуулах хэрэгтэй гэж би бас бодож байгаа. Хүү юм жоохон завгүй байх тусмаа янз бүрийн юмд ер нь татагдахгүй байх магадлал өндөртэй байдаг. Тийм болохоор хитрхи завтай байгаа гэвэл спортоор хичээллэх. За өөр ямар нэгэн дуулаас хийгцэд явах. За найзуудаараа агаар эслэхэнд гарах ч юм уу тийм шал өөр зүйл дээр цагийг өнгөрөөж ер нь бол болно. Тэгэхээр энийг бити тийм одоо түрхэн зургийн зугаа цэнгэл ямар нэг зүйлд өнгөрөөгөөсэй гэж ер нь бол хүсэж байна. Тэгээд энэ цаг хугацаанд эргээд бас олдохгүй. Тэгээд ялангуяа хүүхэд нас өсвөр нас залуу нас нь эргээд олдохгүй. Тэгээд яг энэ цаг хугацаагаа зөв аргаар одоо нэг допамин гэж яриад байгаа шүү дээ. Үний нөгөө одоо аз жаргалын таавар гэж яриад байгаа. Тэрийг авах аргууд гэдэг ер нь зөндөө энэ постууд ч явж исэн. Зөндөө тийм мэдээллүүд интернетээр дүүрэн байгаа. Тэрийг яг зөв авах арга нь бол ерөнхийдөө одоо нөгөө спортоор хичээлэх те за инээж хүрх найзуудтайгаа уулзах цагийг өөр хэрэгтэй юм зарцуулах, сурч боловсрох, хөгжих, өөрийнхөө яг юм хөгжил зарцуулах. Тийм байгаа. Тэгээ сүүлийн үед бас яг залуучууд жим за спортоор хичээлдэг болцсон байлаа. Тэр бол маш одоо авууштай. Тэгээ бусад хүмүүс ч гэсэн тэр спортоор хичээлээрээ чөлөө цагаа яг спортоор хичээлээрээ л гэж би бол хувьдаа яг хэлээ да. Тэгээд ямар нэгэн ятгалганд бас орохгүй байх. Тэгээд тэнд юусэн нэг тийм гоё сонирхолтой юм бол байхгүй. Тэгээд зарим юмыг бас мэдээгүй байсандаа хүн зүгээр байдаг. Тэгэхээр бүх зүйлийг заавал мэдэх гээд байх, үзэх гээд байх шаардлага бол байхгүй. Тийм юм эргэлж явснараа нэг тийм амар дог мундаг нэг юм гангстер ч юм уу нэг тийм мундаг ерөөсөө болохгүй. Одоо энэ чинь яг орчин үе 2024 он бүх юм шал өөр болсон. Одоо мэдлэгтэй боловсралтай өөрийгөө хөгжүүлдэг хүмүүс илүү модонд орсон. Одоо эрүүл зуршилтай, эко амьдралын юм маягтай, эрүүл хоолдог, биендээ анхаардаг. Энэ ходоод гидс ингээ бүх юмдаа анхаардаг. Тийм хүмүүс ер нь илүү өөртөө арчаатай хүмүүс илүү яг модонд орсон байгаа шүү. Тийм болохоор хүүхдүүд бас тийм юм илүү ойрхон байгаарай. Тийм зүйл рүү илүү татагдаарай гэж миний зүгээс уриалж байна. Тэгээд амжилт хүсье. Мансууруулгүй ирээдүйн төлөө хамтдаа